Дунд говьс орон нутгийн өмчийн газрын 2, 3, 4-р зуухнуудад халаалтын зуухны шинжилгээ ажлын тоног төхөөрөмжийн суурилуулалтыг Бисүүжин компани гүйцэтгэж байна. Халуун усны зуух 3 МВт хүчин чадалтай байсныг 5 МВт болгон нэмэгдүүлсэн. Зуух тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд халаалтын зууханд туршилт тохируулга хийгдэн иргэдийг дулаанаар хангаж байна. 2-р сургуулийн зуух 2.8 МВт хүчин чадалтай байсныг 425 МВт болгон нэмэгдүүлж халаалтын зуухнуудыг шинээр суурилуулсан. 2-р зуухны дагалдах тоног төхөөрөмж болон шугам хоолойн угсралтын ажил хийгдэж байна. Дараа нь системийн усыг шахаж туршилт тохируулгын ажил хийгдэнэ. Баянговийн зуухны хүчин чадал 2.8 МВт байсныг 6 МВт болгон нэмэгдүүлж халаалтын зуухнуудыг шинээр суурилуулсан бөгөөд 2-р зуухны тоног төхөөрөмжийн угсралтын ажил бүрэн хийгдэж дууссаны дараа 3-р зуухны тоног төхөөрөмжийн шугам хоолойн угсралтын ажил хийгдэхээр хүлээгдэж байна. Халаалтын 2 ба 3-р зуухны барилгуудыг шинээр барих ажлыг Соён Мунтал компани гүйцэтгэж байна. Барилгын суурь шалны цутгалтын ажил хийгдсэн. Ажлын явц 30%-тай. Халаалтын зуух тоног төхөөрөмжийн угсралтын ажил бүрэн дууссаны дараа барилгын металл рам, сэндвичийн хан, дээврийн угсралтын ажил хийгдэнэ.